Улсын хурлын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул явагдаж дүнгээ гаргаад байна. Нэгэнт иргэд сонгогчдын сонголт сонгуулийн дүнгээр дараагийн төр засаг байгуулагдах учиртай. Тэгвэл өнөөдөр 2012-оос 2016 оны хугацаанд аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө бодлогоо боловсруулж хамтран ажилласан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын баг хамт олон эрх барих хугацааныхаа хамгийн сүүлчийн буюу хүндэтгэлийн хуралдааныг зохион байгууллаа. Хүндэтгэлийн хуралдааны үеэр аймаг орон нутгийн удирдлагууд төлөөлөгчд хэлсэн үгэндээ өнгөрсөн 4 жилд хурлын нэг танхимд нэг ширээнд нэгэн зорилгын төлөө өөрсдийн мэдлэг чадвар, оюун ухаан, ажлын арга туршлагаа уралдуулан хөгжлийн төлөө хэлэх үг үзэл бодлоо уралдуулан ирсэн нь орон нутгийн хөгжлийн төлөө байсан гэдгээ онцлсан юм а. Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгалт нам, ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид сумдын удирдлага байгууллагын дарга нар хүндэтгэлийн хуралдаанд оролцож өнгөрсөн 4 жилд хийж хэрэгжүүлсэн ажлын алдаа оноо амжилт ололтоо дүгнэн ярилцаж хийсэн бүтээсэн зүйлтэйгээр эх 4 жилд ажиллах иргэдийн хурлын төлөөлөгчдөд халаагаа өгч байгаагаа дурдлаа. оны орон нутгийн сонгуулийн үр дүнд Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 41 төлөөлөгчтэй болж 4 жил бодлого шийдвэрээ гаргаж бодлогын шийдвэрээ хэрэгжүүлэх засаг захиргаага байгуулан хамтран ажиллаж цаг хугацааны дагуу Монгол Улсын үндсэн хууль болон бус бүрийн дагуу орон нутгийн болон орон нутгийн ээлж сонгуулийн үтсний үр дүнд дараагийн иргэдийн төлөөлөгчдийн хурал халаагаа шийдвэрлэхийн өмнө манай аймаг анхудаа хүндэтгэлийн хуралдааныг зохион байгуулж байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 2012-оос 16 оны бүрэн эрхлэлтэй хугацаанд ээлжид хуралдааныг 10 удаа, ээлжид бус хуралдааныг 11 удаа, нийтдээ 21 удаа хуралдаж 60 тогтоол шийдвэр хамт удаа гаргасан байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны хооронд тэргүүлэгчдийн хуралдаанаар орон нутгийн амьтдын амьдрал, нутаг дэвсгэр, эдийн засгийн нийгмийн хөгжлийн асуудал, тулгуур болохоос олон асуудлыг хэлсэн бүрэн эрхлэлийн хугацаанд тэргүүлэгчдийн хуралдааны 100 гаруй удаа хийж 680 гаруй тогтоолыг гаргаж хэрэгжүүлэхэд нь хямд ажилласан байна. Энэхүү хүндэтгэлийн хуралдаан нь түүхэндээ анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд төлөөлөгчдийн дийлэнх хувь нь оролцож аймгийн засаг дарга, намын бүлгийн дарга нар, сумдын засаг дарга нарын төлөөлөл, улс төрийн намын удирдлагууд гээд зарим хүмүүс үгээ хэлсэн нь хүндэтгэлийн хуралдааны нэг чухал онцлог байсан юм а. Хуралдааны үеэр аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө амжилт гарган ажилласан бичигт багийн засаг дарга, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Ган хоёг төрийн дээд шагнал хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн одонгоор, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч Цэн Даюш Алтан гац одонгоор шагнагдсныг мөн нэр бүхэн аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг Ховд аймгийн хүндэт тэмдгээр шагнасныг гардуулж баяр хүргэлээ. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас хүндэтгэлийн хуралдааны үеэр өнгөрсөн 4 жил төлөөлөгчөөр сонгогдсон орон нутгийн хөгжлийн төлөө, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө ажилласан 41 төлөөлөгчдөө өөрсдийнх нь ажил мэргэжил дүр төрхийг нь тодтогсон дурсгалын зургийг гартуулж цаашдынх нь ажилд амжилт хүслээ.